Гендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйл Монгол Улсын ерөнхий сайдын гендерийн тэгш байдлыг хангах талаар чиг үүргийн зохицуултыг энэ залтад зохицуулж өгсөн байдаг. Тэгэхээр 17 дугаар зүйлийн 1 дээр бол Монгол Улсын ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд гендерийн тэгш байдлыг хангах асуудал хамаарна гэсэн энэ залтын хүрээний хэрэгжилтийг бид бүхэн томилоод харах юм бол анх 2005 онд бол гендерийн үндэсний хороог байгуулж ажлын албыг мөн байгуулж энэ хорооны тэргүүнийг Монгол Улсын ерөнхий сайдаар мөн ажлын албыг байгуулж төсвийг хуучнаар хүн ам нийгэм хамгааллын яамны ингэж төсөвд байршуулж ирсэн. 2006 онд энэ өөрөө нөгөө асуудал нь ерөнхий сайдын дэргэд байгаад төсөв нь өөрөө салбарын яамн дээр байгаа нь ажлын албаны нөгөө уялдаа болон хуулийн хүрээлжилтэй салбар дундын хяналт мониторинг тавих чиг үүрэг нь зөрчилдсөний улмаас буцаан 2006 онд ерөнхий сайдын дэргэд ажлын албыг байгуулж төсвийг ерөнхий сайдын багцад төлрүүлсэн байдаг. Мөн 2008-9 оны засгийн газрын тогтоолуудаар үүнийг баттгахж 2005 он 6 оноос хойш энэ асуудал ингээд үргэлжлээд 2011 онд хууль батлагдахад дахин баталгаажуулж энэ зохицуултыг хийсэн. Бид нар 2014 онд буюу өөрөөр хэлбэл анх 2006 оноос хойш гэдэг чинь 8 жилийн дараа бол яамдын бүтэц зохион байгуулалт засгийн газрын тогтоолын өөрчлөлтөөр дахин гендерийн үндэсний хорооны ажлын албыг ерөнхий сайдын дэргэдээс салгаж хуучнаар хүн ам нийгэм хамгааллын яамны бүтцэд оруулснараа дахиж энэ ухралтыг бид нар хоёр дахь удаага давтсан байдаг. Тэгээд мэдээж 14-өөс 18 оны хугацаанд энд үргэлжлээ дахин 19 онд ажлын албыг дахин ерөнхий сайдын дэргэд аваачиж ингэж байгуулсан. 14 онд энэ асуудлыг инх өөрчлөлт хийхдээ засгийн газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулаад хүн ам нийгэм хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд гендерийн хөгжлийн асуудлыг багтаасан байдаг. Гэтэл гендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн дээр ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд гендерийн хөгжлийн асуудал байдаг. Засгийн газрын тухай хуулийн дээр тухайн салбарын сайдын бүрэн эрхийн асуудалд энэ асуудал өөрөө хамаарснараа яг хууль хэрэгжилтээр салбар дундын уялдааг хангаж хуулийн хэрэгжилт үндэсний хэмжээнд хүргэжлэхэд эрх зүйн орчны зөрчилдөөн болоод фракт үйл ажиллагаанд энэ бас зөрчил гарч ирж хууль өөрөө үндэсний хэмжээнд хэрэгжилтэд бас хангалтгүй байдал нөлөөлсөн гэсэн юм дүгнэлт гарсан байдаг. Ингээд 2019-20 буюу сүүлийн 2 жил ажлын албыг ерөнхий сайдын дэргэд дахин байгуулж засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулаад 2020 оны 8 сарын 28-нд засгийн газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж хуучин хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын багцад эрхлэх асуудлын хүрээнд байсан гендерийн хөгжлийн асуудлыг Монгол Улсын ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд буюу гендерийн хуулийн 17-гийн 1-д нийцүүлж энэ эрх зүйн орчныг бид нар жил хүрэхгүй хугацааны өмнө хийж чадсан энэ эрх зүйн орчны бас юм том өөрчлөлт гарсан. Энэ нь өөрөө бас хуулийн үр дагаврын үнэлгээнд ахиц дэвшил гарсан гэдгээр тэмдэглэгдсэн байгаад мэдээж зөвлөмжт цаашид энэ хорооны ажлын албыг тогтвортой ерөнхий сайдын дэргэд ажиллуулах чиглэлд бас их хурал засгийн газрын түвшинд онцгой анхаарч ажиллахыг зөвлөсөн байдаг. Гендерийн үндэсний хорооны чиг үүргийг хуулийн 18 дугаар зүйлд зохицуулсан байдаг. Тэгэхээр энэ 18 дугаар зүйлд яг гендерийн үндэсний хорооны чиг үүрэгтэй холбоотой 16 заалт байна. 16 заалтын тухайд 13 заалт нь ахиц дэвшил гарсан гэдэг ийм дүгнэлтийг өгсөн. 3 заалт дээр ахиц дэвшил гараагүй байна гэсэн ийм дүгнэлтийг өгсөн байна. Тэгэхээр илүү энэ хуулийн үр дагаврын үнэлгээ хийх явцад хамгийн их ахиц гарсан заалтууд энэ гендерийн хорооны чиг үүрэг дээр гарсан байгаа. Тэгэхээр би эхлээд ахиц гараагүй 3 заалтыг томилоод хэлэх юм бол бид хамгийн тодорхой байгаа чиг үүрэг гендерийн үндэсний хороо хууль заасны дагуу засгийн газарт тайлан хүргүүлнэ, боловсруулж хүргүүлнэ гэсэн ийм заалтын хэрэгжилт огт хангагдаагүй байна. Тэгэхээр өнөөдөр гендерийн үндэсний хороо гэдэг өөрөө 29 гишүүнтэй өнөөгийн байдлаар тэгэхээр эдгээр бүх гишүүдийн хийсэн хуулийн хэрэгжилтийн талаар хийсэн үйл ажиллагааны тайланг ажлын алба боловсруулаад засгийн газарт хүргүүлээд засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараагаар улсын их хурал 2 жил тутамд энэ тайланг хэлэлцэж тогтоол шийдвэр гаргана гэсэн энэ заалтын хэрэгжилт 2011 оноос хойш хангалтгүй гэсэн. Энийг мэдээ цаашид хэрэгжүүлж энэ засгийн газрын тайланг боловсруулах ажлыг нь ажлын алба мэдээж ингээ хариуцаад хийж байгаа боловч яг засгийн газрын хуралдаанд танилцуулсан хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан асуудал өнөөдөр хүртэл хийгдээгүй байна. Тэгэхээр энэ дээр мэдээ зөвлөмжийн хэсэгт энэ ажлыг 2021 оноос энийг идэвхтэй хийх энэ зөвлөмжийг өгсөн байгаа. Мөн энэ дашрамд хэлэхэд гендерийн эрх тэгш байдлыг
хангах тухай хуулинд энэ гендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр засгийн газрын тайланг бол 2 жил тутамд улсын хурал тайлагнана гэдэг энэ хуулийн заалтаас хэрэгжээгүй байгаад сая үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бол улсын хурлын чуулганы дэгийн тухай хуулинд энэ одоо тайлан сонсох одоо заалтыг оруулж өгснөөрөө бид нар сая 2021 оны 3 сарын 23-ны өдөр нийгмийн бодлогын байнгын хороогоор бол засгийн газрын тайланг анх удаа түүхэнд 10 жилийн дараа бол хилцэж энэ талаар бас ингээд тогтоол гаргахын ажил бас амжилттай хийгдсэнд бол хоёр тал бол одоо энэ улсын хурал талаасаа замун гендрийн хороо энэ одоо хуулийн эрхчлэлийг хангаж ажилласандаа маш их одоо талархалтай байгаа. Мөн тайланг бол бид нар одоо олон нийтэд хүргүүлж бол ажиллаж байгаа. За дараагийн нэг хэрэгжээгүй ажил бол юу байгаад байгаа вэ гэхээр энэ гендрийн хуулийн 15-д заасан байгаа төрийн албаны зөвлөл, за гендрийн ялгуурлан гадуурхал төрийн албаагчдын гендрийн одоо асуудлаар, за мөн ялгуурлан гадуурхал төрийн албаагч дуртаж байгаа, за мөн ажлын байрны бэлгийн дарамтын талаарх асуудлаарх одоо тайлан бичиж одоо боловсруулж танилцуулах гэсэн юм төрийн албаны зөвлөлийн маш тодорхой чиг үүрэг байдаг. Тэгэхээр энэ тайлан өөрөө хийгдэж одоо үндэсний хэмжээнд танилцуулагдаагүй учраас энэ дээр бол гендрийн хорооны чиг үүрэг дээр бол тайланд санал өгөх гэдэг энэ заалтын хэрэгжилт бол мэдээж бас хангалтгүй хэрэгжээгүй гэсэн үг. Тэгэхээр тайлан нь өөрөө боловсруулагдаагүй төрийн албаны зөвлөлөөс за мөн энэ дээр одоо мэдээж боловсруулагдаагүй тайлан дээр санал зөвлөмж өгөх асуудал бол огт байхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ дээр гарч байгаа зөвлөмж бол цаашид энэ тайлан боловсруулах чиглэлд нь одоо мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгөө төрийн албаны зөвлөлтөд гендрийн үндэсний хороо түүний ажлын алба бол хамтарч ажиллах энэ зөвлөмжийг бол өгсөн байгаа. Тэгэхээр энэ хоёр байгууллага мэдээж одоо хамтарч ажиллах энэ хүрээнд бол бид нар одоо харилцан эхний ээлжний одоо асуудлуудыг бол яриад явж байгаа. За ахиц дэвшил гарсан заалтуудаа бид нар ерөнхийдөө ингээд томлоод гарах юм бол 13 заалт байна. За эдгээрт бол мэдээж нэгдүгüүрт нь хуулийн хэрэгжилтийг дэмжих дунд одоо урт хугацаанд бодлого боловсруулж, стратеги боловсруулж, эрх зүйн орчныг бол тасалдуулахгүй байх энэ хүрээнд тохиолдол ажил мэдээж засгийн газрын түвшинд бол бүх түвшиндээ хийгдсэн. За энэ бол сайшаалтай байгаа. За хоёрдугаарт нь бид нар энэ эрх зүйн орчныг дагаа бүтэц буюу үндэсний чадах хуурай хуулийн хэрэгжилтийг дэмжих чадах хуурай үндэсний хэмжээнд бүрдэх ажлыг бол бид нар үе шаттай хийгдэж байна. За төрийн байгууллагын түвшинд, иргэний нийгмийн байгууллагын түвшинд, за мөн бусад одоо хувийн ившил тийм ээ хэвлэл мэдээллийн байгууллагын түвшинд энэ ажил бол үе шаттай хийгдэж байгаа. Дээр бол ахиц гарсан байгаа. За гурав дахь ажил нь бол энэ гендрийн тэгш байдлыг хангах чиглэлээр түншлэл хамтын ажиллагаа хөгжүүлэх энэ ажил бол ямар түвшинд байгаа вэ гэх. Тэгэхээр мэдээж энэ дээр бол хамгийн одоо ахиц гаргаж байгаа зүйл бол юу байгаад байгаа вэ гэхээр мянганы хөгжлийн зорилт хэрэгжиж дуусаад доктортой хөгжлийн зорилт бол 2016 оноос ол хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр доктортой хөгжлийн зорилтын 17 зорилтын зөвхөн 5 дугаар зорилт нь бол гендрийн тэгш байдлыг хангах чиглэлээр байгаа боловч бусад 17 зорилт нь өөрөө гендрийн мэдрэмжтэй байхаар ингэж уялдаж зорилтууд маань бичигдсэн байгаа. Тэгэхээр энэ хүрээнд олон улсын байгууллагын төсөл хөтөлбөр гендрийн тэгш байдлыг хангах одоо чиглэлээр агуулгатай санхүүжилттэй мөн энэ чиглэлээр бас ийм тодорхой ийм төслийн одоо ажилтнуудтай болж эхэлсэн нь за төрийн байгууллагууд дээр засгийн газар хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр бас гендрийн тэгш байдлыг хангах энэ чадвар хамтын ажиллагаа бол бас зэрэгцээд одоо хэрэгжиж байгаа юм том ахицууд бол гарч байгаа. За мөн дараа нэг ахицтай нэг дурдах зүйл бол юу вэ гэхээр энэ гендер мэдээллийн сан бүрдүүлэх асуудал байгаа. Тэгэхээр энэ гендрийн статистик мэдээллийн сан өнөөдөр үндэсний хэмжээнд яг юм захиргааны мэдээлэл гаргадаг бол ажил бол байсангүй. За сүүлийн 2 жил бол үндэсний статистикийн хороотой бид нар хамтраад за гендрийн хуульд заасан гендрийн салбар зөвлөл буюу яамдаас гендрийн салбар хороод буюу аймаг нийслэл дүүргүүдээс гарч байгаа гендрийн хуулийн хэрэгжилт болон хүсийн тэнцвэр байдлын тайланг бид нар албан ёсны захиргааны маягтаар одоо энэ тайланг татаж үндэсний хэмжээнд бол одоо байршуулах ажлыг бол хийж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ албан ёсны мэдээний сан өөрөө бүрдэж эхэлснээрээ цаашид бид нар энэ хүүсээр ангилсан мэдээлэл суурлаа салбаруудад тулгамдж байгаа гендрийн тэгш байдлыг хангах асуудалд бол маш том хувь нэмэр оруулах одоо ажлын эхлэл бол 19 оноос л хийгдээд явсан дээр бол ахиц гарсан байна. За мөн дараагийн нэг дурдах том сэдэв бол энэ гендрийн дүн шинжилгээ хяналт мониторинг хийх ажил дээр бол маш том ахиц гарсан. За өнөөдөр бид нар бодлого боловсрууллаа, хэрэгжүүллээ, хяналт мониторинг хийлээ. Дахин бодлогоо одоо хэрхэн сайжруулах юм процессор бол явдаг. Гэтэл өнөөдөр бол альбаа салбарууд дээр бас гендер их дүн шинжилгээ мониторинг хийх ажил бол тэр бүрчлэн бас хангалтгүй байсан. За ингээд сүүлийн одоо 3 жилд болвол салбарууд дээр оролцоонд сурсан гендрийн дүн шинжилгээ хийгддэг орон нутгууд дээр гендрийн мөн дэд хөтөлбөрт ингэж үнэлгээ хийгдэх ажил бол маш эрч хүчтэй бол явж байна. Өнөөдөр 11 салбар гендрийн бодлого 21 аймаг нийслэлийн 8 дүүрэгт бол гендрийн дэд хөтөлбөр бодлого боловсруулагдахтаа дандаа оролцоонд зурсан үнэлгээнд суурлаад
За тэгээд дараа нөгөө хөтөлбөрийн хэрэгжилтэнд бол яаж хяналт мониторинг хийж байгаа вэ гэхээр бид нар өнөөдөр салбарын гендерийн бодлогыг үнэлэх хяналт мониторингийн аргачлалыг бид нар боловсруулаад салбаруудад хөрвүүлж байна. За орон нутагт хэрэгжиж байгаа гендерийн дэд хөтөлбөрийг одоо бас үнэлэх тийм одоо аргачлал буюу одоо төлөв гэдгийг бид нар боловсруулад иргэний нийгмийн байгууллагуудын бид нар мөн чадвархын бэхжүүлээ сургалтыг нь заагаад аргачлалыг нь хөрвүүлээд тодорхой бас ингээд төсөвтөн дэмжлэг үзүүлээд өнөөдрийн байдлаар 5 одоо аймгийн дэд хөтөлбөрт бол энэ оролцооны хяналт мониторинг бол төрийн бас байгууллагууд нь хийгээд явж байна. За мөн салбарууд дээр бид нэр турших байдлаар 22 оноос л эхлүүлэхээр бол төлөвлөж байгаа.